Нарны даллах тайгазар дээр хэдэн мал ангиж намрын дунд сарын 15-ны тэнгэр ажигласан цаг цагийн үерт төвхөн алдаж эвдрэлгүй сайдыг түүхэл балж өвгдийн хог нутагт эзэн суусан шигшиг дарсан тоонондон утаа зуусан хадагтай ширмэл тойруулга дээрийн азийн дөрвөн бэрхтэй давхиад буухад цоожгүй айл малчин таних таянд ганцхан цуургүй сэтгэл малчин таних. За үзэгчтэй та бүхэндээ малын буян нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг өргөн барихад бэлэн болсон байна. Үзэгч та бүхэндээ удаагийнхаа дугаараар бид Сэлэнг аймгийн Санд сумын уугуул, за Сэлэнг аймгийн Алдарт уяач, за мөн Сэлэнг аймгийн Тэргүүний малчин залуугаар тодорч шалгарч ирсэн. За мөн одоо залуу малчтын төлөөлөл болгоод Санд сумын иргэн жаргал цагтаа үзэгч та бүхнийг уулзалж байна. Сайхан зурч байна уу? Зуршлага өргөн үү? Сайхан зурчгааж байна уу? Энэ жилийн хувьд бас 100 их оройтож ирж байна гэж малчт манаас яриад байна л да. Танаа бас энэ хотод зуршлагаас хэрэлж байна. Тийм ялгаагүй бас 6 сарын 20-оос хойш зунслаг одоо ийм сайхан болж байна. Тэрнээс өмнө жоохон гандууд байлаа тэгээд одоо тэгээд мөр малаа бариад ямар ч наадамдаа бэлдээл үйдээд. Дунд улг гэдэг газар би зурсж байна одоогоор. Одоо иймэрхүү л байна да. Айлхгүй гэрээр байх шиг байна тий. Тий, ганц гэрээр л байгаа. Тийм намайг. Манайх хэрэг иймэрхүүлээс одоо яг иймэрхүү байна. Ер нь ойрд бороо ихтэй. Энэ өдөр өнчгүй л бороо ороод ирсэн. 100 сайхан болж байна. Наадам эхэлж гисэн байгаа тийм ээ. Ер нь хизээнээс эхэлж мордоо гаргав. Гэхдээ одоо би 6 сарын 2-нд л мордоо юу өвлжөнөөсөө гаргасан. Тэр болт энэ өвлжөндөө байж байгаа. Тэгэл доор Баянгиар гэдэг газар мордоо голдоо тавьж мормалынхаа ажиг энэ дээр ирээд мордоо. Ер нь тавигдаг байна манайхны морд. Тэгэл морны ажил хийгээд наадамдаа бэлдээд байж нэдэд хэдэн хөвгтэйгээ 100 сайхан болж байна. Оройтсон ч гэсэн ямар ч байсан шинэ ногоо идээд байсгал. Нутаг орондоо ажиллаж амьдарч байгаа. Ер нь одоо суугуул иргэд маань бас их ховордож байгаа ер нь тийм ээ. За дээрээс нь залуу усуд ялангуяа хөдөө орон нутагт бас мал маллаж амьдрах. Тэр болгон бас нэг дуртай байгаад ахгүй хот хүрээ бараадаж яваад байна л да. Ер нь хизээнээс эхэлж мал маллаж эхэлсэн. За би чи 92 3 оноос эхлээд ерөнхийдөө мал малсан. Би 8 дугаар ангиас гараад малчин болохоор шийдэв. Мор мал ууна гэдэг. Тэгээ сургуулиас гараад 10 жилээ төгсөөгүй. Тэгээд малын буйнаар үдий зэгтээ бас сайхан амьдраад 95 оноос гэр бүлтэйгээ болоод тэгэл тэрнээс хойш одоо 20 гаруй жил мал гэдэг малын буйнаар үдий зэгтээ сайхан амьдраад хүнээс тутгааргүйгээр өөрийнхөө дуртай ажлыг хийгээд мор гэдэг амтнаас салсангүй жил болгон төрийнхөө наадамд мор мал уяад оролцоод мал маллахыгаа хажуугаад бас мор уяад л байж. Манай ээж аав нь болохоор энэ нутгийн хүн, Самбуу гэдэг хүн байсан. Самбуу гэдэг хүний Бадарч гэдэг хүн. Би Бадарчин жаргалч гэдэг хүн. Жаргал тийм болохоор манай аав энэ нутгийн хас уугуул. Энэ юм гол ингээд байж исэн. Манай аавын дүү болохоор Жанчигээд тэр хүмүүс болохоор энэ тэр хон байгаа энэ тэр бууцсан дээр төрж исэн гэж ярьдаг манай аав. Дунд улг газар. Тэгэл манай аав би гээл одоо 3 дахь үеэрэл бидэд ямар ч юм уул уусандаа байж байна. Энэ одоо ингэ шар намаа гэдэг энэ хүндий энэ хоолоо ингэ уруудаад шар намгийн талыг саадгийн цаадлын нам болохоор зүвч ам гэдэг. Тэгээ бар бүргийн нөт хөлчж байгаа байхгүй цаашаа тийм. Энэ хоолоо их гоё тал байгаа. Тэгээ би тэн дээр мөр малынхаа яг ерөнхийдөө саадгийн тал дээр хийдгийг. Тэгээ нэг нилээ 2007 8 оны үеэр саадгийн гал гээд байгуулад энэ дээр бас хэсэг залуучуудаа мөр өвчээсэн. Тэгээ ерөнхийдөө тэгэд цаг хугацаа жоох энэ жил нөгөө ганд байсан болохоор тэгээд бүгдээрээ ерөнхийдөө энэ тэнд мөр өвчсаасаа залуучууд. Тиймэрхүү л туслан байд зунсч ин Давид. Ерөнхийдөө манай сумын уяачид манд бас сайхан залуучуудаараа ахмадуудаараа нийлээ сайхан бас гал уяаны гал бас бий болгодог болчиход байгаа тийм ээ. Тэр галынхаа талаараас манай гал ерөнхийдөө энэний дор саадаг гэдэг одоо энэ үеийг ороод саадаг гэж толгоо байгаа. Тэдний нэрээр бид саадгийн гал гэж бий болгосон хэсэг залуучууд бид нэр. Тэгээд бидэд ерөнхийдөө тэр гал хэрчгэрэл одоо явж байна. Жил болгон ингээ галаараа тойрч наадам мэдэх манай Санд сумын залуучууд ууштай холбоо. Тэгээд
хамгийн анх манай саадгийн галын төвд хийгээд тэрний дараагийнхаа ам бүдүүгээд энэ жил тэлтийнхэн гэдэг сая дээр төмөөгөө тэнд очсон шүү дээ. Тэлтийн галын хийгээд одоо эх жилийн 8 гээд бас тийшээгээ залуучуудаас авцсан байна. Тэгээд тэрний дараа жил манад тойргоор ирж байгаа. Тэгээд тэр нь болохоор яагаад гэвэл уян баяр гэдгээрээ галаараа хийж байгаа гэсэн. Тэгээд бид тиймэрхүү бас уралдаан зохион байгуулдаг. Морины уралдаан нэг хэсэг нэлээд зохион байгуулагддаг гэсэн чинь одоо сүүлдээ нэг хүүхдийн ирэх яриад тийм ээ бас уралдааны одоо уралд тов бас их багасаад ах шиг харагдаад байна тийм ээ. Тий. Яг үнэн шүү. Тэр бол бас уралдаан бас аргачлал яг хүүхдийн ирэх бас хамгаалахын зүйтэй. Яг бид л яг тэгээд хөдөөний малчин усууд тэр болгоочод оролцоод байж чадахгүй ч өнөхөдөө. Энэ жил бол жоох оройхон 5 сараас эхлүүлэл 6 сар шахуух нь наадмууд ерөөдөө үргэлжлээл болчихлоо шиг боллоо. Тэр нь жоохон 4 сараас байл бол нэг зүгээр юм болов гэснийг тиймэрхүү бодол байдгийг. Малчид бид ч ерөөдөө 2 сар гаргаад мал хуугаад төлөвлүүлээд дуусаад 3 сарын сүүлээр ямаа савнаал дуусаад 4 сар чи ерөөдөө тэгээд нэг бас мал хууганд төлөвлөж их баг хөрвүүд айтайхан болсон. 4 сар гаргаад наадмын бол зүгээр юм болов гэж боддгийг. 5 сартаа ногоогоо идчихвэл энэ жил болохоор 5 сараас 6 сарын хооронд огцом бүгд л оролцох шиг дээр хаасайг бол тэгээд жоохон зунцаач орой байсан гэлгүй. 6 сар гаж мөрдөө тавьсан. Машаанаас гэдэг. Мордыг 5 сарын 1-ээс уралддаг болсноор уяачид нэлээд бухимдалтай харагдсан. Энд чиндээ хизээнээс нь эхэлж уралдуулсан юм. Өвлчөнгөл одоо бэлтгэдэг тийм ийм тариагаар хангадаг. Уяачид нэлээд бухимдалтай байгаа гэж байна. Хүүхдүүдээс жил болгоны наадмаар яг морь уралдаад ирсэн. Унаач хүүхдүүдээс сэтгэлийн авч яхад өөртөө дуртай тийм морийг унуулах гол уйлдаг бүр ингээд шаналдаг. Унаач хүүхд морь хоёр бол ялч гас хоорондоо холбоотой гадаг шиг. Холбоотой. Яг Монгол хүн чинь морь цаанаасаа гейнд морь унах юутай болохоор арга байхгүй холбоотой. Тэгээд энэ уралдааныг манай төд засгийн хүмүүс болохоор арай нэг уян атмаас цагтаагаа та энэ жилийн хувьд өвд айгүй юу боллоо шүү дээ. Цасгуур багтаа ер нь хар шахуул өвлжлөө манай энэ аваадсан хаяа. Ийм жил бол жоохон татаа цас ихтэй айгүй тийм зод зурхантай бол жоохон хойшлол тэрийг нэг удирдалд нэг жилийнхаа юунд л хараад тааруулж мараа. Тэрнээс нэг цаг тэр юм тогтоочоод энэ жилийн шиг 5 сар үргэлж тэгээд хаана бухимд төрөөд байгаа байхгүй. Тэрийг бас манай төр засаг уяжтай холбоо тэрийг жоохон анхаарал хийчихвэл болох гэж байгаа л да. Мөр унж уралдажсэн унаач хүүхдээс нь. За би ч нэг хайртай мөр мал унж байгаагүй. Айлын баг хүүхд гэдгээрээ би бас их эрэхтэй хөнжийдүү байлаа. Тэгээд сүүлд юу нэгээд мөр мал гэж 8 дугаар ангиасаа 7 дугаар ангиасаа л гэж моринд дурлаад анх тэгээд мөр уяад тэрнийхээ дараа чи 9 дугаар анги байхад 10 дугаар ангид 94 онд би анхныхаа ам үзэг авчлаа. Азаргаар хүрээ азар. Тэрнээс хойш урамшаад сант цумаас хамгийн анх. Тэр 17 та хүүхдүүлээ. Тэрнээс хойш одоо урамшаад одоо яг өдөө зэрэгтэй энэ буйнаас би салсангүй. Жил болгон төрийнхээ наадамд оролцдог. Өвөл хаврынхаа наадамд жил болгон л оролцсон. Манай сум ямар л уралдаан байна тэр жил болгон л би урдан морьтой үе цайгаа чадхадахаараа бас сүүлийн богоод оролцдог. Хамгийн тийм сэтгэл гэгэлцсэн хамгийн тийм дурсамж ихтэй наадам гэвэл ямар наадам нэрлэх вэ? За одоо бүхэл наадам гоё шүү дээ юм. Жижиг том бай бидний нөгөө өөрснөө нөгөө хөдөлмөрлөөд яасаа мал гэж уйсаад өгч өөрөө сайхан байдаг учраас жил болгон анхны маань тэр медаль авч ирсэн үе бас их сайхан байдгийг. Яг 17 дөө азраг тэр маань амар мөр хасдаг азраг байсан. Тэгээд энэ гол энэ тэр шарангийн одоо тэр тал дээр авчирсан байсан. Модын маань хазаад болдгоо. 10 хоногийн уяатал байсан. Өвөл нь их унтсан байсан идэлцээ. Одоо тухайд би одооний яриагаар идэлцсэн байсан. Өвлж нөгөө цагаан сар мар гэдээ унтсан байсан. Хавар нь их хөнгөн байгаад тэрийг 4-5 хоног 10 хоног ууж чад суманд авчиж тавьсан чинь нөгөө азраг маань ам үзүүлчихдэг. Тэрнээс хойш урам ороо тэгээд ер нь морь ууж болох юм байна. Тэрний дараа жил нь нэг соёлоо ам үзүүлгээл тэгэл эргэж хөтөлбөрөөр морилго гарсан даа. Тэгээ анхны маань унган адуу 1997 онд хээр даг сумдаа төрүүлээд тэр нь хаврын спортад гэдэг одоо 5 сумдад болдог байлаа шүү дээ. Их нь тэр бүсийн тэмцээ. Тэрэнд болохоор 4-өө давхаад давхар уяагаар оч баран бүрэнд оч 3-аар давхаад. Тэр их сайхан миний нэг анхны унгаа хатуу гэдэг их сайхан байлаа. Тэрний дараа 2000 он гараад би сумдаа 3 төрөө аваад тэр бас 2 хайрагтаа авчлаа. Тэгээд оны шилдэг байж болчихсон анх. Тэр их сайхан дурсамжтай байлаа. Энээс хойш тэгээд найраг дөрөв хасраагүй жил болгоно л
аавны дойрсон юмнуудаараа оруулах нь даад сэлэгдээч юу вэ цаг агаар сайхан байл очиж оролдоно. Эрдэнэт орж оролдоно. Дархуул аймагт очиж оролдоно. Иймэрхүү л ажил хийдэг хүндээ би. Ойр хайд аймагуудаар. Ойр хийдэг аймагуудаараа тий явчаад идэв. Би тавиад 3 аймагта 3-нд миний хулаазар Орсын онон гэдэг тод мандаа уяшаас авчихсан хулаазар юм. Хулаазар Эрдэнэт айрагдаад Сэлэнгийн аймагт айрагдаад Дархуул аймагт амуус үсээ. Орсын аймагуудаараа л оролддог. Яг тэр хол үе явах юм даа гэдэг. Ачаас үгүй. Хэдэн насны юу хичнээн мөр байж. За азаргаас усны 5 насны мөр үйж байгаа би. Тий. Нэг вэ. Даа шүтлэн 2 байгаа. Багаас насан. Оо багаас энэ бидний миний бүгд унгаа одоо. Энэ халуун шарга мөр хоёр болохоор сумбанда 8 нодлоо уржна түрүү амуу завчээс 2 мөр их насанд бүгдээрээ л унган мөрд маань байна да. Тэгээ манай том хүү надад туслаад үдээ аж ахуйн сурдгийг чөлөө авчаад энэ жил надад мөр малнаа тусалцаа хийгээд байж юм. Баг хүү маань мороо унж байна. Хэдэн хүүхэдтэй? 3 хүүхэдтэй. Тэгээд одооны ус чинь зарим нь болохоор өөрийнхөө хүүхдээр морь унуулахгүй хүний хүүхдээр морь унуулдаг гэж яриа байдаг. Тэрийг би бол ямар ч эсэргүүцээд ямар ч том нь уяаж морь уяад баг нь морь унаад ингээд байж байна. Монгол ёс жанс гэж зин сайхан да. Багасаа морь унсан манай том бол багасаа морь унсан том хүмүүс маань. Хүний морь уйж байна. Оо яг үгүй дандаа л өөрийнхөө морьдыг үйдэг да би. Тий өөрийнхөө морь үйдэг хүн дээ. Хадуучид ч ялангуяа морин сонирхолтой хүмүүсүүд ч морийг харж агаад одоо өндөр үн хэлж их авдаг гэж би дуулсан. Ер нь таны моринуудаас бас их сонирхож байсан ч гэдэг юм уу? Үр төлийн ч юм уу тийм ээ одоо худалдаж авч байсан ч юм уу? Тийм бас тохиолдол зөндөл байгаа хэрэг тийм ээ. Нөгөө нэг акторных морь мал акторных зарыч гэдгүү тэгээд өөрснөө их болоод байдаг болохоор актер зарыч гэдэг. Яг энэ жилийн үеийг 2 өрөө дааг зарсан. Сая өчтөр Шарангоод 3-аар тавьж байгаа сургууль лээ. Арханлуу зарсан. Тэр хүмүүс маань уцтаад баярлалаа шүү сайхан тавьлаа л хичээлээ. Маргааш 9-нд дарханд болтгох. Тэр үрээ маань. Өөрийнхөө морины араас бас санаад байнга. За өөртөө шүү дээ. Хүнд өгчээж яасан айтайхан тавьчаасаа хэлээ. Тэр хүмүүс манаас нэг хідэн цаасаа бас л наан цааныг жилээж авсан байгаа шүү дээ. Авгаа хөвгдөөсөө. Ийм учраас бас айтайхан тавьчаасаа хэлээ. Айтайхан сэтгэлтэй байгаас хэлээ гэсэн үүднээс бас боддгүй яг тэр хүмүүс манаас уцаар ярьдаг яах вэ хөөгээд тэр нас ингэчүүл яасан тэгчүүл яасан ийм зөвлөгөө бас өгнөө. Хэдэн толгой мал өсөж байна одоо? За хонь ямаа нийлээдэг 600 гаруй байна. Өхөр нэг одоо инженерийн төлтөө 130-40 хүнтэй 200 татуутай байна да. Гадуугаа ер нь За адуугаа ерөөдөө би сайжруулах маягтай ерөөдөө ойрын 10 жил ерөөдөө адуугаа сайжруулахын төлөө би явсан. Тэгээд нугантаас азархан бай, гүү мал, снаа цаан гэдэг өхөр мал гэдэг. Ерөнхийдөө өхрийн малыг 4 өшөө малаа юм таваарлаг байдлаар чиглүүлэх маягтай л өсгөж идэв одоо юм байна. Сэтгэг аймаг өөрөө нөгөө эцэгцэн мал аж ахуй болцсон учраас бид бас тэрийг даахгүй бол манай байгаль гэх юм аа ер нь үнэндээ даахаа байлаа бид нарыг малыг тэрээ бид заавалч хөсөөсөө илүү орох нь тодорхой болсон учраас малыг шанартаа таваарлаг байлгахыг бодож явдаг юм дээ. Адуунууд нөгөө ирлиз адуунууд байгаа. Ороос ирлиз одоо би оруулсан арабын 50-та азар бий. Английн үрээ бий азар. Одоо тэр арабын маань хүүхдүүдээс 50-та үрээнүүдээс бүгд сайхан явчихнөө. Энэ үрээн дээр дээрээ л хоёр их мөнөөс усан тэгээд сайхан 20 одоо сүүлийн үеэр тэр 25 гэж ярих юм их юм аа. Хацааны үрээн олон үе гэж байгаа. Аймгийн наадам ер нь наадмуудаар морь уралдахад хамгийн их гэгэлзэж хамгийн их хүрдэг болцоод уяачаад тийм ээ бүр өөрөө ирэхгүй тэр алсаас нэрж байгаа морьдоо харчаад бараг тэр морьноосоо төрүүлс тэр морьны хашаараа гүйж авахгаад нөө цагдаа нар нь оруулахгүй гэдэг тийм их болдог. Тэр яг үнэн шүү. Альваа наадам чи тийм шүү дээ. Жижиг том наадам чи тэр морь айрыг төрүүлээд ирэхэд хүн тогтож чадхаа болдог. Одоо сүүлийн үед болохоор одоо альч наадамд очисон одоо нөгөө хасагдахгүй гэхээс их айдаг болчихлоо. Болгоомжл бид нарт. Босон болоогүй нөгөө улс орчийг сонин
сэтгүүтэй болчлоо манайхан ч шин цагийн адуул гэдэг зүгээр сайхан Монгол адаг хасах жишээний болохоор ч тэгээд бас нийт тийш наадны хэцүү болсон. Тухайн үеийн оюуштай холбоо одоо жишээгээр хад хөтлөх чинь зөвхөн нөгөө 5 хүний шийдвэр гаргадаг оюуштай холбоо гэдгээр. Тэгээд тэр улс чинь яг 5 хүн энийг хаснаа л гэж хасна, хасахгүй л гэж хасахгүй. Тим шийдвэртэй болчихоо чинь нөгөө бас их олон наадны хэцүү болсон юм аа гэдэг үгнээс сүүлийн үеийн яг тийм боллоо. Манай Монгол наадам бас арай бас өөр чиглэлөг орсон юм болоо гэдэг. Малчид бид нар бол яг морио үдгээр л үйж байна. Нөгөө бизнесмен ус чинь нөгөө бас энэ тэндээс айгүй тийм ардуу малнаа цана гэж хэлсэн болохоор эднүүртэйгээ бид нар чинь нөгөө энэ зэрэгцгээд уралдах гад бас ганц нэгэн өсгөөд үжүүлэхэд зүгээр нэг өөр наадам очихор нэг бидүүр нь хилмигдээд нөгөөдөл хилмигдэхгүй яваад байх жишээний болчиход харагдаад ах шиг үдгийн сүүлийн үед. Морийг нөгөө хоббигоо болгоод өөртөө уяагүй мөртлөө хүний нэр дээр уйлуулчаад тэгээд өөрсдийнхөө нэр дээр дахиулдаг. Тий. Зарлуулдаг. Тий. Чи бас нэг өснө бидний бас нэг жоохон нөгөө юу унаах хэрэгтэй болчоод. Яг нөгөө жигнээсээ хөдөлмөр хийгээгүй. Дагаад яг тийм байна тийм. Тэгж. Тиймэрхүү юм харагддаг. Харагдаал ах шиг байна сүүлийн. Зураг дараад угааш ярих юм биш одоо осоод яаж чам. Одоо малын гоён, малын ашиг шимээ бас яаж хүртэж, сүүс айлаа яаж юм? Сүүс айлаа бүхэл төрлөөр ашиг шимээ хүрчэндээ бид нэр ерөөхдөө зундаа хавраас эхлээд хөр малаа сайсан үгийн заагаад энэ жилдээ хэд гарсангууд. Тэрнээс бол цаг сайхан байх чинь одоо тил тэгээд газарчаад Эрдэнтээс миний Монголын сүүний үйлдвэрийг сүү авдаг байлаа. 9 сард сүү авдаг. Тэгээд 9 сараас хойш завсарлаад 10 сар хүртэл хэсэг завсар. 10 сар руу доошо сумын төвлөөр ойртохоор дархнаас ирж сүү аавна. Тэгээд дархан ерөнхийдөө бас цасорт авдаг юм аа 11 сар хүртэл цас, 12 сар хүртэл цас сүү авдаг. Тиймэрхүү ашиг шимээ хүртэнэ. Тэгээд зах зээллэг болохоор дархан руугаа мал махаа борлуулна бид нөр. Ноос ноолоораа ерөнхийд нь. Тиймэрхүү амьдарч байна. Тиймэрхүү буйнаар амьдарч байна. Малынхаа буйнаар стол амьдарч байна бид. Одоо хүмүүс залуучууд ялангуяа би түрүүн бас нэвтрүүлэг хаахын тэгсэн. Ер нь бол хот хүрээл бараадал тиймэрхүү хөдөө орон нутгаас амьдрах сонирхолтой. Тэгсэн мөлөдөр Улаанбаатар хотод нь төгжрэл устаа гэдэг маш их стресс байгаад байдаг. Тэгээ үнэхээр энэ бас Монголын залуучууд ялангуяа малчин залуучууд гэдэг үнэхээр өөртөө хөдөлмөрлөх юм бол хүн болгоомж амьдрч чаддсан байна гэдэг тод жишээг бас малчид харуулдаг гэж бас боддог. Та ер нь энэ дээр бас яг ямар байр суурьтай байдаг? Ер нь залуучуудыг хөдөө орон нутагт зорж ирэж амьдрах ер нь шилдэг шалтгааны тооч гэвэл бас юуг нь сонсож нэрлэх вэ? Гэхдээ манайхны залуучууд одоо сүүлийн үеийн залуучууд болохоор гялас хурдан шууд мөнгөтэй болчих юм. Нэг бол шууд ирээ шууд мянган малтаа болчих юм шиг бодогдоод байдаг юм шиг байна. Энд чинь өөрөө нөгөө айгүй цаг хугацаа хүлээлгэдэг мал гэдэг юм. Бүтэн жилийг хүлээж иж бид нар чинь төлөө авдаг байхгүй. Төлөө авчих үед бол сайхан шүү дээ бид нар. Тэр хойно ураг ямаа ишиг гарч яах. Тэр цангилсан дуу эдгээр чи өөрснөө тэр малчин бид нар чи өөрнөө кап болох чинь одоо хобби маягтай бол. Тэгээд тэд тэрийг хүлээж чаддаг байхгүй. Уул нь тэрийг хүлээгээд төвчээтэй байх юм бол мал шиг сайхан амт гэж хаах. 10 цагаан буйны бид идэж угаад сүүгийн сүү янз янзаар л идэж угаад мөнгө болох юм болгож байна. Хүнээс тутахгүйгээр сайхан байж штэ. Гол нь төвчээртэй л байх хэрэгтэй залуучуудыг одоо ингээ ажиг гадаад дотоод гарлаад гэдэг юм байна. Гадаад дотоод чи ямар ч ажил хийх юм аа гэх юм алга. Тэр бол малаад ингээ бүгдээрээ багтахаараа байвал бол мод юм санагдах юм штэ. Малчтай бас нөгөө ярьдаг л да. Одоо зуд турхан болохоор ард иргэдээсээ хандаж тусламж гоогаад байдаг. Буцаагаад одоо нутаг улсын оронд нь янз бүрийн одоо асуудал үүслээр ер нь сүүгч байсан юм уу тусалж яддаг юм уу гэл та өөрөө ч бас тийм хүмүүс уншиж илсэн байна. Тэгээ ер нь тийм яриа сонсож байсан. Тэгээ яг ингээд бас тулаад ингээд яг малчттай ингээд харьцаад ингээд уулзаад ирэхэд үнэхээр одоо нөгөө юу гэдэг нэгүүлсэнгүй эстэнгүүц маш их байх юм байна. За сүүс хайлаараа хандив өргөдөг малчид гэдэг ер нь бол хандив өргөдөггүй тийм малчин бол ер нь нөгөө магадгүй олонд нөгөө танигддгүй ч юм уу сурчлагддгүй ч юм уу байдгаас болоод бас тийм тусалдгүй гэснээр бас нэлээд аваад идэх юм шиг санагдаад. Тэгдгийг энэ хавар харж яхад тэгж гин. Зургатаар хаачаа жоохон мах энэ жил өдөнгөөс хойш урд хөрш маань мах авсан чинь махны үн жоохон өндөгөд ирсэн чинь хотын маань хэд мал мах нь үнэтэй болчлоо. Гэгэм нь малчит тийм юм гэж ярьж л багш юм. Гэтээр хүссэн үсээгөө бид нэр одоо малаа таваарлаг болгоод энэ сайхан дэлхийгээ энэ бэлчээр энэ усаар нь байлгая гэвэл бид нэр хүссэн үсээгөө малыг таваарлаг болгох хэрэгтэй.
Таваалаг болцсон малын мах үнэтэй байх учиртай байхгүй. Тэгэхээр манай Монгол орны өөрийн хөгжил болохоор би арьс шинийхэд өнөөдөр үнэг болчихлоо. Хонь яманаар шууд хаягч. Тэр нь үнэтэй байгаад үхрийн шир одоо нэг боловсруулдаг нөгөө ихнүүдээс аж үйлдвэрүүд байлаа шүү дээ. Биокамнет гэдэг. Тэдүүр нь бүгд сэргээд мал мах нь ерөөхдөө бүгд ингээд нормоор явчихвал болж байгаа байхгүй тий. Ганцхан урдаас нөгөө нөхдүүд одоо яг бидний бодлогыг барьчаад байна шүү дээ. Хөдөлж чаддаг. Нэгвэл арьс ширний өндөгт мах нь унцдаг. Мах нь өсөнгөт арьс нь унчих. Тэгэхээр ч одоо яах юм бэ? Бид нар чинь өөрсний бодлого байх урд улсуудаар боддогоор яваад байгаа учраас өөр өнцгөөс харж байгаас бол 3 дахь хүн идж байгаа хүн харахаар өөр хараад байгаа байхгүй. Авч байгаа хүн мөнгөтэй хүн бид нар ороод идэг. Бид нар өсөж байгаа хүн мөнгөтэй хүндээ малаа хүмүүс аа. Нөтнийхэд адууны мах энэ хавар сая хамгийн дээд нь 7400 хүрчилээ. Турхаад харгангөө. Тэгэхээр хань сайхан байсан байхгүй. Шинж одоо сая буцаад унчлаа. Саяхан унчих шиг боллоо мах. Тиймэрхүү бодолтой явдаг юм да. Таны үед ер нь сум орнд ажиллана. Би сая энэ сая улаан цагаалаад ирсэн нэгүс үүсэнгөө малчин боллоо. Малаа малчин сая явлаа. Тэрнээс урд нь болохоор би сумандаас чадхад хараас айл амтнаас малжуулах маягтай энэ авар хэд би сая нэг 10 шиг урд нь болохоор сонд мал гэж янз юмуд бас нааш нөгөө бас чадхад хараас усалцаад явдаг. туслах малчин. Туслах малчин байхгүй одоо хүү маань энэ нодлон чөлөө авцаа. Тэгэхээр нэг хайртай малчин залчин гэдэг юм байхгүй. Ерөөдөө өөрснөө л яачдаг да малаа малждаг. Одоо малчин авах ч бас нэгэн бодол юм бас. Өдөө гардаг усууд нь ховор болчиход байна. Мал олдохгүй. Ирсэн нь залах хүмүүсээ гээл бас. Тий. За яг нэг залхуун жоо нөгөө усууч нь төв орон суудлуугаар бошиг байрал буцхыг боддог юм шиг байна. Манайш нь болохоор нэг хөдөө байгаа сурцсан юм болохоор яах вэ? Бидний хайж амьдрал юм болохоор энэс нөгөө буян шиг авдаг учраас яах вэ? Сайдаас аваад мөнгөдөө өнөө 10 дэдийн сүнс агаад яалаа. Эрдэнтийн миний Монгол өглөө тэгээд нодлон бол 800 үржсэн. 600-аас эхлээл. Энэ жил арай авахгүй байгаа нөгөө 100 орой болцсон учраас аваагүй л байж сонсож илээ. Тэгэхээр би нэг актер дээш нүсэнгөө энэ гэдэг мөр малаа авчаа. Тэгээд дараагийн намрын ажил одоо намар хэндэлжээ тамаа. Наадмын маргааш намар хичээд тэгээд намрын бэлтгэл ажил орцоох юм гэсэн л юутай. Гүү татахгүй байна тий. Манай айлын актер гүү мал гэдэг юм аа. Ерөнхийдөө морой уучаад тэгээд хэдэн үхрэл саах маягтай л гэдэг шүү дээ. Шатраад. Ер нь тэгтээ сэлэнгийн ариг гэж юу сонсож байгаагүй. Тэгтээ ер нь гүү татах боломж болцоод байдаг юм аа. Байдгүй яа тийм. Манай залуучууд саадгийнхан гал гээд бидний гал болгочоод доод тал дээр гүү бариад нэг жил 10 залуучууд мөр үйдэг залуучууд нийлээд гүү барьлаа. Гүүээрээ сумынхаа аргийг хангачаач бид нэ. Болдгийм билээ. Айгуу гоё болдгийм билээ. Залуучууд өөрсдөө харж байгаа шижгэнсэн залуучууд болдгийм билээ ш. Тэрийг бол бас бид нар тийг нотолж үзүүлжсэн саадгийн гал гэдгээрээ. Тэгэл тэний дараа жилээс гүү мүгөө барихаа бариад ер нь морилуугаа тагицгаал гэдэг. Яг наан цаныг мөр мал гээл. Орныхоо уяас салгыг яг эндээ тааруулж байна. Уур Би эндээ л тааруулдаг юм да. Уул нь би тэр доод тэр шар намгийн талдыг саадгийн тал дээр тааруулдаг гэсэн. Энэ жил нөгөө тэр маань ганду байсан учраас энэ аюул юм болохоор энд гараад ирсэн. Тэгээд ерөөхдөө морины ажлыг хийгээрээ доошоо бууж ажиллаа хийчихэл. Тэгээд ерөөхдөө эндээ л хийж гисэн. энэ жилийн одоо наадмууд ямар наадмаар үргэлжлэж байна? Одоо маргааш нөгөөдөө сумын маань наадам эхлэж байна. Сумынхаа наадмаас эхлэндээ гээд мордо бэлдээд байж юм явж байсан. Тэгээд тэрний дараагийн наадмууд тэгээд орхны ой байна. Одоо энэ алтан булгч бас нэг 14 тавнараас нэг том наадам байгаа юм шиг байна шүү дээ, тий. Тиймэрхүү л юу тав. Ер нь улс бүсэд оролцож байсан уу? За нэг дүнжин гаралт нэг очт нэг мөр тахиулж исэн азарга. Онд хотмолоогоос авчихсан хоол азаргаа би авч хавчиг азаргаа авч тахиулж илээ. Хойр гаргаж иржсэн бол азарга маань. Энд гаралт уу? Тий, нөгөө 3 аймагт орсон гэдэг азарга аригц азарга маань. Тий. Ус амийн алдарт байжиг хэдэн онд авчихсан? 2016 онд авсан би. Амийн алдарт байж. Тиймэрхүү ажилтаа л явна да минийх. Одоо тэр хоол азарганы маань хүүхдийн хойно хонгор үрээ хонгордаа хоёр байна. Явж байна ямар ч. Сомонод сайн л авч байна. Модно. Тэгээд сум орон нутагтаа
яг ингээ өөрийнхөө төрж өссөн нутагтаа магадгүй нөгөө Монгол хүний цуснд нь байдаг ш нөгөө эцэг өвгдийнхэн тэр үлдээсэн өв уламжлалыг нь аваад ингээд тасалж гоох шиг аваад явчих юмсан гэсэн бодол ялангуяа нөгөө эрэгтэй хүүхдүүдэд нэлээх байдгийн болов гэж би бас хараад байдгийг. Тэгээд энэ нутаг орондоо бас 3 үеэ дамжигдан одоо хүртэл эцгийнхээ за өвөөгийнхөө одоо төрж өссөн энэ газарт тэгээд сайхан ажиллаж амьдраад явдна гэдэг маань бас сэтгэгчүүдийн маань хувьд бол маш их бахархалтай санагдаж байна. Яагаад гэвэл сэтгэнгэд бол уугуул хүмүүс маш их ховор байдаг. Дандаа л энэ тентхийн ер нь суугуул шилжиж ирсэн улсад байдаг. Тэгээд малынхаа сайхан буянг хүртэж ажиллаж хөдөлмөрлөж байгаа олон залуучуудыг бас нэг нь таныг гэж бас бодож харж байна. Тэгээ ер нь залуучуудтай хандаж бас яг залуу хүний хувьд хэлж ярих зүйл бас юу байдаг тийм ээ. Бас одоо ингээд сошиал хөгжсөн ер нь ингээд нийгэмд бас янз янз зээл мэдээ сонсдод байдаг. Яг сайхан юм мал дээрээ ингээд ажиллаж хөдөлмөрлж байгаа хүнд бол олон л бас зүйл бодогддог баг. Бид л яг тэгээд малчин бид болохоор нөгөө энэ малчин гэдэг ажлыг дараагийнхаа үед уяач гэдэг ажлыг энэ их хөдөлмөрийг дараачихаа улсад түүчээж явж байгаа улсууд ч тийм бид нар энэ өв соёлоо хадгалаад үлдчихин гэсэн бодолтой анх сэтгэл шуудуудаа л 8 дугаар ангиасаа сургуулаа төгсөөг хаян байрал хөдөө гарсан юм л дээ би. Тэр маань ч буруутсан юм алга яг зорьсон зорилго маань бодсон бодол маань үдээс их танаа сайхан аваа явж байна. Тэгэхээр шантрахгүй удаан гэхгүй байвал хүн юм дүрдэг юм байна гэдгийг залуучууд ойлгосоо л гэдэг боддог. Тинээс шууд өнөөдөр малчин болоод маргааш шууд 1000 онтой хурдан хатуутай болно бас бодлоо цаг хугацаа хэрэгтэй дэрэн заавал өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Манай сэлэнгийн ард түмэн өөрсдөө хөдөлмөрч усууд байхгүй. Манай цамц чамхад ногоогоо тарина, малаа маллна, тариагаа тарина. Энэсөө сэлэнгийн ард түмэн хөдөлмөрч усууд гэдэг. Бид баталж явна даа гэж боддгийш тийм үү. Тэгээ хамгийн сайхан нь бас би бодоод байдаг шүү дээ. Гэр бүлэрээ хөдөлмөрлөдөг тийм ээ. Нэг хүний ажил биш, хоёр хүний ажил биш. Ерөөсөө ингээ өөр хүүхдтэйгээ хамтдаа бас энэ юусэл хамтын бүтээл байхгүй. Одоо би ингээд нэг наадамд болоо гэхэд миний ардлын уян дээр бүгд явахгүй шаасан 2 3 ном тэгэхэд манай авгаа нөгөө хэдийгээ хараад үлдэх жишээ нэ. Тэгээд наадам наваад оройтой их чинь нөгөө мөр малаа ижээгээд босдохын арын албаны үеийн шүү дээ. Гэрээ маань хүн. Тэгээд өглөөнийхөө сүүс айлаас ахвал. Тийм. Тэгээд малчин гэдэг аль ч ямар амралт байх шүү дээ. Өглөө 4 цагаас эхлээд орой нар орж ийн одоо үтээд хүртэл тэгээд 10 11 хүртэл ерөөдөө тэгээд ажиллаж хөдөлмөрлөг усууд ч дээ бид. Том хүн маань хөдөө аж ахуй зурдаг. Охин маань болохоор ангахт шүдний эмчээр сурч байгаа одоо тэгээд эрэх жил төгсөндөө. Хүн маань баг маань болохоор одоо 4-р ангид орно. Малын ашиг чи малын буян ч одоо зөндөө шүү дээ. Бид нэрээ одоо юу яаж байгаа юм ч одоо бүгдлийн хэдэн малын буянаар л үдий сайн зэрэгцээ явж байгаа шүү дээ. Уул зуны цагта манайхан дээшээ энэ тэлд идэг газар дуу буугаад сүүс айлаа өгдөгөөс одоо энэ жил жоохон ногоо цагаана газар дэлхийн маань жоохон оройхон дэлээ ногоо цагаа гараад энэ жил жоохон хоцрогон шиг дундуулахтаа буучаад малаа жоохон таргалгаа сүүс айлаа өгч одоо гэдэг. Энд чинь буучаал би чинь манайх нөө ангус гэж юу лээ сая энэ яхас тий ангус гэсэн. Тэг нөгөөх нь лимуз мэлээ ангусын бухтаа тэгээд бугаа айлуунтай казакын цагаан толгой. Тийм цуснууд яасан би чинь 40 гаруй хүрсэн одоо манайх чинь. Тэгээд 40-оос өглөө орой саагаад өглөө зармын тавьж өгвөл сүүс айлаа ингээд хөөрүүлээд болгоод цагаан эдээ болгоно. Нэгээ тэгээд намар яаж байгаа л нэг хэдэн хүнтэй байж байгаа өгчдөг. Наас цааш нь танд хүү амтнтаа тэгээд зарж борлуулаад. Тэгэл морины хүүхдүүд эднэрий ч одоо тэгэл нөгөө морь малныхан тэжээл мижээл уурах элдв ангаа юм тэгэл ийш тийш явах тэгэл бүхэл юм шин арын албыг юу ээж үлдээ шүү дээ. Даач хийс. Би энэ нутгийн хүүхд. Нутгийн унгуу. Хоёулаа энэ нутгийн тий. Тэр ч одоо 96 онд суусан юм уу? Би 95 онд орох гэсэн 96 онд нийцэлтэйгээ суугаад одоо өдөө болсон юм. Хоёулаа малаа дагаад мал хаад энэ аав ээжийнхээ өвдөөжүүлдээс энэ малын өдөө зэрэгтэй өсгөл
явчихлаа. За баярлалаа. Тэгээд малынхаа хашаа шимэг байгалийнхаа энэ төгс бүтээлтэй хамт хослуулан нутаг орондоо бас өөрийнхөө хүрээнд сайн үйлсийнхаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бас ажиллаж хөдөлмөрлөж за мөн одоо энэ хошуу малуудаа бас өв тэгш өсгөж уралдаан наадамд ингээ амжилттай оролцож олон сайхан малчин залуучуудын төлөөлөл болж амжилттай яваа танд болон танай гэр бүлээс талархал илэрхийлээ. Тэгээд олон сайхан бас хурдан хөлгүүд нь уйсан эзэн унсан хүмүүстэд баярлуулсан тийм сайхан бас он жилүүд та бүхнийг хүлээж байгаахаа итгэлтэй байна. За тэр үйл отоошхолт байгаа. За баярлалаа. За Баярлалаа үзэгчдээ. Бид энэ удаагийнхаа малын буян нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаар Сэлэнг аймгийн Алдар туяач, Сэлэнг аймгийн Сант сумын уугуул жаргал цагтаа та бүхнийг уулзлаа. Бидэнтэй хамтаас үзэгчдээ баярлалаа.